Өнөөдрийнхөө бичлэгийг 2025 оны 10 сарын 7-ныхоо шөнийн 15-ны өдрийн талаарх мэдээллийг хүргэхийг зорилоо. Тэгээд өнөөдөр цөмөрөө шөнийн 15-нд ямар энерги төвшиж байгаа юм бэ? Юу нэгсэндээ бид нар анхааруул бас зүгээр юм болоо гэдэг мэдээллийг цөмөрөө сонсцгоё. За, тэнгийнхаа зургийг ингээд та нарын өмнө дэлгээ тавьсан байна. Цөмөрөө эндээс юу харж болж байна гэхээр энэ хараа сар маань байгаа. Энэ болохоор 2025 оны 10 сарын 7-ны 11 цаг 48 минут буюу шөнийн 15-ны оргил цаг юм байгаа. Энерги төвчих оргил үе гэсэн үг. За, оргил үе нь яаж юм гэхээр сар маань хоньны ордонд эсрэгцэлтэйгээр нар маань жинлүүрийн ордонд. За, ийм байгаа гэсэн үг. За, тэгэхээр яг энэ байрлалтаагаар яах вэ гэхээр энд эсрэгцэл үүсээд нар маань 14 градус 09 минут, сар маань 14 градус 09 минут. За, ингээд оргил энергийн үе гэсэн үг. За, ингээд энергийн оргил үе болж явахад дээрээс нь ингээд давхартай бүр ингээд бууд гариг маань хүртэл хилэнцэн ордод ингээд шилжээд орчин. Тэгээ тэндээсээ бас ингээд жоохон тийм юу гэмдэ бас тийм амаргүй энергиудыг үүсгэх болно. Тэгэхээр цөмөрөө энэ өдрийг ялангуяа ингэж их анхааралтай авах бол их зүгээр байгаа. За, яаж ингэж гэхээр юу гэсэн үг гэхээр одоо шөнийн 15-ны энерги өөрөө ингээд гал улаан хоньны ордонд идэвчж байгаа. Хоньны ордыг маань ангараг гариг өөрөө иргшээж идэг. Ангараг гариг маань болохоор дайны тэнгэр тийм ээ, бүр дайчин тэнгэр гэж нэрлэгддэг шүү дээ. Яагаад гэхээр юм бүхнийг ихлүүлж идэг, хөдөлгөж байдаг, одоо анхдагч болж идэг, тэгээ төрөмгийллийг бас ихлүүлж идэг, ер нь юм хурдыг бас ингэж одоо өөртөө иргшээж идэг юм энерги баггүй юу? Тэгэхээр одоо ингээд юм болгоё те айгуу тийм хөдөлгөөнтэй энергитэй болоод ороод ирж байгаа гэсэн үг. За, тэг хөдөлгөөнтэй энергитэй болоод ороод ирж байгаа энэ бүтэн сар өөрөө ингээд бидэнд ямар асуудлыг үүсгэх гээд байна вэ гэхээр нэгсэндээ яг ингээд би амиа бодох юм уу? Эсвэл бусдыг бодох юм уу гэдэг юм эсрэгцэл үүсэж байгаа байхгүй юу? Одоо энэ энерги маань ийм эсрэгцэл үүсэж байгаа гэсэн үг. Би ингээд амиа бодоол яваад байх уу? Эсвэл би амиа бодохгүй бусдыг яваад бодоод байх уу? Тэгэхээр мэдээж ингээд эсрэгцэл үүсчихэр чи энэ хоёрынхоо тунгийн таруулах хэрэгтэй байдаг байхгүй юу? Амиач бодъё, бусдыгаач бодъё тийм ээ. Бусдыг бодож байхдаа өөрийгөө мартаж болохгүй, өөрийгөө бодож байхдаа бас бусдыгаа мартаж болохгүй гэсэн ийм энерги явагдаж байгаа. За, тэгэхээр цөмөөрөө өөртөөхөө хийж байгаа бүх зүйл төр бас энийг анхааруул зүгээр. Дан ганц амиа бодоод байх юм бол тэр чигээрээ гал улаан энерги төвч чинь. За, яг нэг талтаа сайн боловч ерөнхийдөө энэ чинь яг тэр өдрийн хувьд бол жоохон таагүй энерги байхгүй юу? Ягаад тэр бисээ хэлсэн штэ. Бууд гариг маань хилэнцэн орд руу орчин. Тэгээ жоохон тийм одоо аваар ослын энерги үүсэх гээд одоо тий сөрөг эрчимтэй ингээ холбогдчихно. Дээрээс нь одоо энд ингээ сар маань одоо бас ингээ одоо зөрчлийн энергитэй бүр бархас байд гарагтгаа одоо ингээ энергийн холбоос үүсгэж ингээд энэ өдөр маань өөрөө жоохон бас юм жоохон хатуу гэж хэлж болохоор өдөр гэсэн үг. За, тэгэхээр одоо энэ өдрөө ерөнхийдөө цөмөрөө гадралчлаа тийм ээ. Энэ өдөр цөмөрөө зөөлөн байх хэрэгтэй юм байна. Цөмөрөө уужуу байх хэрэгтэй юм байна. Замын одоо хөдөлгөөнтэй аюулгүй байдлаа ерөнхийдөө айл талдаа ямар ч газрууд ингэж анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг цөмөрөө ингээд баг ингээд ойлгоод авчлаа. За, дээрээс нэмж хэлээ гэх юм бол 12 ордуудад байна. Бас ямар энергиуд идэвчх үү? Юун дээр цөмөрөө те тунгийн тааруулах уу? Одоо те яг амиа бодох юм уу, амиа бодохгүй юм уу гэдэг. За, тэгээд цөмөрөө сонирхъя. За, цөмөрөө хоньны ордноос эхлэе. Би ингээд айгу хурдан товчхон тайлбарлаад одоо ерөнхий арамын тайлбарлаа авчин та нар тэгээд өөрсдөө яг энэ сэдвүүдээр гаргалгаа яаж хийх вэ гэдгээ та нар өөрсдөө шийдэж бодоорой. За, тэгээд хоёрдугаарт бас нэг хэлж сануулмаар юм юу байна гэхээр одоо би оруулж байгаа ингээд 12 ордуудаа зориулж байгаа, сонирхуулж байгаа зурхаануудаа ихэвчлэн дандаа мандалт ордоороо оруулж байгаа. Тэгэхээр та нар маань мандалт ордоо мэдж байгаа бол мандалт ордоороо сонсъё. Мандалт ордоо мэдгүй байх юм бол та нар маань нарны ордоороо сонсоорой. За, ингээд хоньны ордоосоо жинхнээсээ эхлэе. За, хоньны орд маань болохоор өөрийнхөө ордод энерги чинь идэвчнэ. Өөрийн чинь ордонд энерги идэвчнэ гэхээр юу гэсэн үг гэхээр
Одоо зүгээр л яг өөрийгөө олъё те. Яг би гэдэг чинь хин юм бэ? Би яг юу хийж чадах юм бэ? Би яг хин юм бэ? Би ямар эхлэлийг тавьж чадах юм бэ? Өөрийнхөө амьдралын хээ яваалцыг би эхлүүлж чадах юм уу гэдгийг одоо энэ энерги идэгч учраас одоо энэ дээр төлхөө анхаарлаа хандуулад яг аль хэсгийг нь өөртөө зориулах уу, аль хэсгийг нь бусдад руу өгөх үү гэдгийг одоо тунгаагаад явах хэрэгтэй гэсэн үг. Гэтэ эн чинь бас уул нь бол их гоё энергитэй би гэдэг хүн. Тэгээ би бараг дөнгөж төрчөөд би ямар яах юм бэ гэдэг тэр бүх эхлэлийг ингээд тавьж болж байгаа аахгүй юу манай хоньны орныхан маань бараг шинээр төрж байгаа одоо тэр энергийг өөртөө сорж авч байгаа цаг хугацаа гэж ойлгож болно. За дараагийнх нь манай үхрийн орныхан. Үхрийн орныхан маань одоо тэмдэг нь хэдийгээр энд байгаа ч гэсэн энэ удаагийн бүтэн сарнаар одоо үхрийн орны маань энерги Тэнгэрийн зөрөөний 12 дугаар орон зайд орж ирнэ. 12 дугаар орон зайд ороод ирэхээр манай үхрийн орныхан юуг анхаарах вэ гэхээр одоо дотоод сүнслэг те дотоод сүнсээ одоо мэдрэмжээ сонсъё. Амар амгалан олохыг бодъё. Одоо сэтгэл дотор байгаа зовоож байгаа зүйлийг тавьж явуулъя, уучлалт суллая. Нэмээд далд дайснуудыг төвчж байгаа. Далдуур байдаг дайснуудын чинь хүчин нийт ил болж байгаа учраас биеэ хамгаалаарай тий. За энийг ингэж захимаар байна. Нэмж хэлээ гэх юм бол хөшгөний цаана ордог энерги байхгүй юм чинь одоо далд зүйл рүү ордог. Далд ажиллагаа, нууц ажиллагаа, одоо тагнуулын ажил, эсвэл ингээд хол томилтоор явдаг ажил, эсвэл бүр одоо ингээд одоо зэрэгэлдээ ертөнц буюу одоо сэтгэл мэдрэмжийн цаана байдаг нууц руу гүнзгийж болдог бас энэ энерги идэвхжиж байгаа. Тэгэхээр нэг үгээр болохоор бүтэн сартай шүн та нар манаас залбирал үйлдэл бас тий одоо хүслээ залбирал бас нэг талаараа бас болно гэсэн үг. За цаашлаад манай эхрийн орныхан байна. Эхрийн орныхан маань болохоор цөмөрө харж байгаачлан Тэнгэрийн зургийн одоо энд орж ирнэ. 11-р орон зайд. 11-р орон зайд орж ирэхээр та нар маань найс нөхөд нийгмийн хүрээгээ зорилгоо тий ямар байна вэ гэдгийг анализ хийх хэрэгтэй, дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд та нарын холбоочин зарим нь дуусч магадгүй, зарим нь шинээр эхэлж магадгүй. Ерөнхийдөө анхаарах зүйл гэх юм бол бусдын үзэл бодолтоос битгий уусаараа гэдэг зөвлөгөөг өгмөр байна. Тэгээ өөрийн чинь мөрөөдөл ямар юм бэ? Өөрийнхөө мөрөөдлийг бас аягүй сайн тодорхойлоод түүн дээр илүү нухацтай ажиллавал бас их зүгээр байгаа. За дараа нь болохоор манай Мэлхийн орныхан маань болохоор харж байгаачлан Тэнгэрийн зөрөөний энэ 10 дугаар орон зайд энерги нийтвчж орж ирж байгаа. За тэгэхээр та нар маань ажил, мэргэжил, нэр хүнд те та нарын одоо хүмүүсийн өмнө байдаг та нарын одоо тэр тайз гэсэн үг байхгүй юу? Тэр идэвхжиж орж ирж байгаа. Тэгэхээр та нар ажиллаа солих нь илүү сайжруулах нь амжилтанд хүрэх нь эсвэл бүр ингээд ажлын байраа солих уу яах уу гэж эргэлзээ гарах нь те ийм энергиуд идэвхжих учраас та нар маань яг энэ дээр суугаад энэ дээр туйлшраад энэ дээр ингээд зөвхөн фокуслаад байх уу эсвэл бас ар гэр гэдэг энергийг бас давхар санаарай, бодоорой, мартаагүй бэз гэдгийг бас ингээд өөрсдөндөө бас асуултаа тавиад бодвол зүгээр байдаг байгаа. За манай материйн орныхан болохоор Тэнгэрийн зургийн 9-р орон зайд энерги нэдвч нь та нарын маань итгэл үнэмшил, зориг, оюун санааны өсөлт, дэвшилт тийм ээ. Тэгээд аялал, одоо дээд мэргэжил, нарийн мэргэжилд суралцах, та нарын философи, одоо шинэ одоо юу гэмдэ ахилт гарах гэх юм уу да. Энэ бүх энергиуд одоо хүчээ авч байгаа. Тэгээд цөмөрөө юуг анхаарах вэ гэхээр өөрсдийнхөө одоо жишээ нь ингээ шашин гэж бодъё л доо. Одоо философи та нарын философи нэгэн төрлийнх байх юм бол бити өөрийнхөө философиг өөр хүнд тулгаарай. Уян хатан байгаарай гэж бас зөвлөе. За дараагийнх нь манай охины ордууд маань болохоор Тэнгэрийн зургийн 8 дугаар орон зайд энерги нэдвч нь. Тэгэхээр ерөнхийдөө бол нийтлэг эд хөрөнгө итгэлцэлтэй байна уу? Итгэл алдаж гин үү? Өөрийн чинь итгэлийг алдаа юу? Хүний итгэлийг битээ алдаарай. Сэтгэлийн дотоод хүнд чинь нирваныгийн зүйл байна уу? Одоо хүнтэй битээ хамаагүй хуваалцаарай. Хүнтэй нууцаа хуваалцаад бас алдчихгүй. Эсвэл хит одоо хүний нууцыг
бас буруу үед нь хадгалчих үе те энэ бүгд дээрээ бас их дүгнэлттэй байвал зүгээр аа. За манай жинлүүрийн ордынхан маань болохоор өөрийнхөө энергид орж ирнэ. Энэ нь юу гэсэн үг гэхээр Тэнгэрийн зургийн 7 дугаар орон зайд орж ирнэ гэсэн үг. Та нарын маань харилцаа, түншлэл, гэрээ хэлцээр те та нарын харилцаа холбооны хоорондын шийдвэр гаргах үе байж магадгүй учраас тэр шийдвэртээ зөвхөн бусдад нийцхийн төлөө тэр шийдвэрийг гаргаж байгаа эсхийг бас айгуу сайн нэгтлүүл зүгээр байдаг байгаа шүү. За манай хилэнцгийн ордынхан маань болохоор Тэнгэрийн зургийн 6 дугаар орон зайд энерги төвчин. Тэгэхээр өдөр тутмын ажил, эрүүл мэнд идэвхжнэ гэсэн үг. Тиймээс биеэ сонсъё тийм ээ. Бие нь ядарч явбал тэрийг сонсъё. Сэтгэл чинь стресстж гин үү? Яаж байна? Анзааръя. Ажлынхаа цагийн хэмнэлийг ямар байна уу анхааръя. Хит төгс байх гээд өөрийгөө гэмтээ ядрааваа. Энийг анхаарья. За манай номын ордынхан нь болохоор Тэнгэрийн ордны 5 дугаар орон зайд энерги төвчин. 5 дугаар гэрийн орон зай болохоор хайр, хайр дурлал, таашаал, үр хөөхд, уран бүтээл, дуртай зүйлээ хийх буюу бидний хобби гэд энэ гоё энергиудыг төвчдөг учраас та нар маань ингээд нэг зүйлдээ үнэнч байх хэрэгтэй. Жишээ нь хайр сэтгэл ингэж идэвхж байгаа гэсэн ч тэгэхээр хайр сэтгэлдээ, хайр дурлалдаа, уран бүтээлдээ үнэнч байгаарай, бити хоёрдмол байгаарай гэдгийг бас зөвлөмөр байна. За материйн орныхан маань болохоор Тэнгэрийн зургийн 4 дугаар гэрд байрлаж байгаа. Энэ орон зайд энерги төвчин. За тэгэхээр та нарын маань гэртэй холбоотой сэтгэлийн аюулгүй байдалтай холбоотой энерги төвчих учраас та нар маань ар гэртэйгээ холбоотой байна уу? Та нарын холбоо зөөлөн байна уу? Зөөлөн байлгаарай. Амар амгалан байлгахыг хичээх хэрэгтэй. Өнгөрсөнд таагүй байсан зүйл байгаа бол эвлэрэх хэрэгтэй байгаа энэ цаг хугацаагаа. За манай хумхын ордынхан маань болохоор Тэнгэрийн зургийн 3 дугаар орон зайд энерги төвчин. Тэгэхээр та нар маань болохоор харилцаа холбоо, мэдээлэл цуглуулах, эсвэл бүр мэдээлэл дамжуулах, бичиг үг хийлэх энэ бүх энерги айгүй хүчтэй энерги авч орж ирж байгаа. Тэгэхээр зөвлөх зүйл юу байна гэхээр бусдын үгийг сонсож сурвал айгүй сайн байгаа. За ингээд хамгийн сүүлд нь манай загасны ордынхан маань болохоор Тэнгэрийн зургийн 2 дугаар орон зайд төвчж байгаа энерги нь. Тэгэхээр та нарын маань мөнгө, та нарын энерги, та нарын үнс энэ бүх энерги төвчих учраас мөнгөө хямгадаарай, бити хамаагүй зарцуулаарай. Хэд нарийн байчуу, хэд өглөгч байчуу, гарзын үдчин нээгдчүү энэ бүгдээр анхаарай. Өөрийнхөө энергийг бусдад хит их зарцуулчуу, өөрийнхөө үн цэнийг бусдаар бас заавал үнэлүүлэх гээд байх вэ. За тэгээд эднэр дээр анхаарья гэж зөвлөмөр байна. За ингээд өнөөдрийн хүргэж байгаа мэдээлэл маань энэгээр дуслаа. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн имчилгээр иргэн уулзцгаая. Бүгдээр нь амар амгалан сайн сайхан бүхнийг хүсэн яриа. Баярлалаа. Баяртай.